Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний анхаар шатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид авиацийн өмнөх хичээлдэр галын зөв тэмдэглээ болон сул хөгний талаар үзсэн. Өмнөх хичээлдэр үзсэн галын өөрчлөлтийг нэг давтъя. Юу авиа гүйгүүлэгчтэй хамт холбож үе бүтээхдээ юу гэж бичнэ. Жишээ нь миу д ю дю н ю ню л ю лю ji ю жю чи ю чю. Үе аваа гүйгүүлэгчтэй хамт холбож үе бүтээхдээ үе гэж бичнэ. Жишээ нь д үе дуй т үе туй з үе зуй ц үе цуй с үе суй г үе гуй к үе куй х үе хуй болж хуурна. Үе аваа гүйгүүлэгчтэй хамт бичихтэй вэн гэж бичнэ. Жишээ нь д вэн дүн т вэн түн л вэн лун р вэн рун г вэн гун к вэн күн. Өмнөх хичээлдэр бид мөн ямар тохиолдолд сул хөгөөр дуудах талаар үзсэн. Тэдгээрээ дахин нэг зэрэг харъя. Төрөл садангийн хүмүүсийг дуудахдаа ханзыг нь хоёр татаж дуудах бөгөөд хоёр дахь ханз нь сул хөгөөр дуудагдана. Жишээ нь диди, жеже,爷爷, найнай, мама, баба, 妹妹, 哥哥, 舅舅. Үйл үгийн давтамж мөн хоёр дахь ханз нь сул хөгөөр дуудагдана. 走走试试散散步快快. Өгүүлбэрийн эцэст ордог аялга, асуух сул үг зэргийг мөн сул үгээр дуудана. Ма, ба, а, н. Нэр үг үүсгэх залхуур мөн сул үгээр дуудагдана. 儿子 头 这儿 天头 мөн 我 你 та зэрэг төлөөний үг нь үйл үгийн хойно орсон тохиолдолд сул үгээр дуудана. Жишээ нь 找你 请你 叫你. Нэр үгийн хойно орсон 上 下 ли гих мэт байршил заасан үг орвол сул үгээр уншина. Жишээ нь 天上 想下 屋里. Ингээд өнөөдрийн хичээлдээ орцгоё. Өнөөдөр бид үргэлжлүүлэн галын зөв тэмдэглэлийн талаар үзэх болно. Эхлээд үе авиаг үзье. Энэ их шиг авианд гүйгүүлэгчтэй холбож үе бүтээхдээ дээд талын хоёр тусланд гээгддэг. Жишээ нь жи, чи, ши. Харин л, н гүйгүүлэгч нь үе авиатай холбогдож үе үүсдэг учраас үүнийг ялгах үүднээс л, н гүйгүүлэгчтэй холбож бичих үед дээд талын тусланд гээгддэг. Жишээ нь лү. Мөн дангаар нь бичиж гүйгүүлэгч авианы үүрэг гүйцэтгэх үед үй буюу урд тал нь и нэмж бичнэ. Дараагийн авиа ю. Үүнийг гүйгүүлэгч авиатай хамт бичих үед мөн дээд талын тусланд гээгддэг. Жишээ нь жue, 缺
Шү. Харин л, н гээгүүлэгчтэй холбогддог. И гişгтэй адил нэ, ле гэж хിവэрэ бичигдэнэ. Энэ их шиг авиаг дангаар нь бичих бол урд нь мөн адил и гээгүүлэгч нэмж бичнэ. Жишээ нь юэ болж хувирна. Дараагийн их шиг авиаг харъя. Юэн болон юн их шиг авиа энэ зөвхөн жи, чи, ши гээгүүлэгч авиа болон дангаараа шууд бичигдэх үед дээд талын туслана гээгдэнэ. Жи, юн, жин, чи, юн, чин, ши, юн, шүн, жи, юн, жин, чи, юн, чин, ши, юн, шүн. Юн болон юн их шиг авиа нь бусад гээгүүлэгчтэй холбогдож үе бүтдэгвэ. Одоо хамтдаа бүү үгийн хөгний хувирлын талаар үзье. Үгүйсэг утга илэрхийлэх бүгийн ард дөрөвдүгээр хөгнөөс бусад үг өөрөөр хэлбэл 1, 2, 3 дугаар хүүхдэд үг орсон үед бүгийн хөг өөрчлөгдөхгүй хിവэр уншдаг. Жишээ нь бүүсин, бүүнэн, бүүхэ, бүүман, бүүхав гэх мэтээр хэрэглэнэ. Харин бүүгийн хойно дөрөвдүгээр хөгөөр бичигдсэн ханз байвал бүү буюу хоёрдугаар хөгөөр дуудана. Жишээ нь бүүши, бууяа, бүүэ болж хувирна. Одоо хамтдаа үзэн хичээлээ баттгах нь нэгэн дасгал ажиллая. Та бүхэн өгсөн үеүүдийг холбож зөв хувиргаарай. Н, ю, жи, ю, чи, юэ, чи, юэн. Одоо хамтдаа хариуг харъя. Н, ю, ни, жи, ю, жи, чи, юэ, чэ, чи, юэн, чүн. Дахин нэг дасгал ажиллая. Та бүхэн өгсөн үгийг уншиж бүү үгийн хөгийг зөв тэмдэглээрэй. Одоо бүгдээрээ зөв хийсэн хэсгээ шалгая. Бүүши, бууяа, бүүхао, бүүман. Та бүхний зөв хийсэн гэж найдаж байна. Өнөөдөр бид гаялын зөв тэмдэглэлээ болон бүү үгийн хувирлын талаар үзлээ. Дараагийн хичээлээр бид и болон 3 дугаар хөгний хувирлын талаар үзэх болно. Үзэгчдээ одоо үргэлжлүүлэн хансны хичээлээ үл авч үзээрэй. Хятад хэлний алсын зайн сургаалт.